За байна. За бид нар одоо ингээд нэгэндээ урам зоримог урмыг сайн талын хэлэх болно. Тэгээд сүлдээ эхэлцгээе. Тэгээд сүлдээгийн сайн тал нь юу вэ? Хэлнэ. Хэрэг нэг нөхөрлөх юм бол тэр үндэ үнэхээр үнэж үз чаддаг. Тэр нь их сайн тал гэж боддог. Их сайхан сэтгэлтэй хүмүүжлэлтэй хөт гэж боддог. За. Миний хувьд болохоор ингээд яг өөртөө таарсан занаа шинжтэй үнэнч нөхөрлөл үнэнч хийж чаддаг. Бас сайн байж чаддаг. Тий. Наман заяа. Ер нь бол миний хэлж байгаа юм хэлчлээ л тээ. Сүлдээгийн надад ингээ өөрийнхоороо байдаг тийм жоох үхэж зан надад амар таалагддаг. Тий, тэрийг сайн чанар гэж боддог. Ер нь нэг зүйлдээ үнэнч тэгээд ер нь бол тэгэл спорт ингээд амар сонирхолтой байгаа тууштай яваад байдаг. Тэгээ нэг хүндээ бүр амар үнэнч удаан нөхөрдөж чаддаг. Яг өөрийнхөө биедээ бүр өөрийнхөө зан чанартай таарсан тийм өөрхөн сайн талууд ихтэй гэж боддог. Тий. Тэгвэл заяа. Мөнх заяа шүү. Миний талаар. Аха. За. Миний хувьд мөнхцгийн хамгийн сайн зан чанар гэх юм бол нэг найзлах юм бол хийж урвдаг уу? Айгуу үнэнч. Ерөөсөн байгаа маань найз айгуу хөөрхөх хэвчээ. За. Мөнхцгийн надад ингээд үнэнч тэгээд ер нь бол нэг хайрласан хүнийг хизээж мартаж чаддаггүй. Тэр занаа амар таалагддаг. Залина чиний Надад үнэнч шодрогсан. Тэгээд сайхан сэтгэл тэр зан үнэхээр таалагддаг. тий. Надад болохоор ингээд мөнх заяа ингээд зурдаа ингээд орж ирээд түүнээс бүр амар сайн найзууд болсон. Тэгээ битээ найзлаад ингээд баг 3 дахь жилдээ орж ийн. Тий. Тэгээд битээ ингээд найзлаад нэг амар их гомдож ууралдаг ш. Буцаад амар нэг удалгүй ингээд эвлэрдэг. Гэхдээ мөнх заяа болохоор ингээд нэг хүнд амар үнэнч тууштай байж чаддаг. Тэрэнд би амар баярлдаг. Баярлаа. Зөв одоо наман заяа. Одоо миний талаар сайн чанар хэлцгэнэ. Наанзэг бол миний бодлоор айгуу хариуцсан өндөртөө тоглолдог. Багийнхныгаа ер нь чирдэг, жоох сэтгэл зүгэл жоох унагдаг болохоос бусдаар бол хамгийн хариуцсан өндөртөө тоглож байгаа. Минийс жуул нөхөрхөн тийм даруухан охин. Тэгээ бас гайгүй хөөрхөн охин. Тэгээд ер нь бол тэгэл нэг хүндээ үнэж байж чаддаг. Тэгэл нэгнээ ойлгодог, дэмждэг, тэгээд хайрлаж чаддаг гэж бод. За халинаа. Миний хувьд үнэхээр яг найзлууд их сайн найз шиг санагдсан. Тэгээд нэг найзгаа их сайн дэмждэг тий. Тэгээд тэмцээн эдэр дээр яг нэг хална гаднаа хэдий ч хайрын дотроо гэдэг шиг. Тэмцээн дээр бидний чирдэг. Тэгээд ер нь Манай наман заяа болохоор амар тууштай, нийгэмд тууштай хичээдэг. Заавал нийгэмд ингээд зорилгынхаа төлөө байж чаддаг, ялахын төлөө тэр зан их амар тайлт тэгтээ жоохон ааш муутай шүү миний найз. Тий. Ялгаарай. Халина танаар сайн жанар нь юу вэ? Хичээлдээ сайн. Айгуу дараахан хөөгцөг зан аштай болохоор надад ер нь л таалагддаг. Нэг хөрхөн жоохон өгчээ. Тэгээ хизээл номондоо бүр амар сайн. Тэгээ нэг хүндээ бүр амар үнэнч байдаг. Тэгээд хөрхөн дараахан тийм амар аасцсан байхгүй. Хөрхөн охинлог. Надад амар хүмүүжилтэй, дээрээс нь амар ичимхий, тэр занаа амар таалагддаг. Манай найз ялгаагүй тууштай, жоохон хүүхчиг, сэрэглэн цаваа амар хичээнгүй охин. Тэглээ дотор зам байдаггүй. Тэгвэл миний сайн чанар юу вэ? Бусдаа юм хаваадаг. Тэгвэл сайн айгуу өглөгч. Мат физик хоёртой бол уг нь бол сайн. Тэгээд залах шүү. Минийс жоохон залхуу болохоос ер нь бол ангийн маань гавал миний хамгийн хайртай найз. Намаа готроо явж явах дээш нь татаж өгсөн найздаа баярлаа. Ер нь яасан чав мэндэл хэлсэн болтохгүй байна уу? алднаа шүү дээ.
Ер нь золоо бол амар хөөрхөн. Тэгээд ингээд уул нь ингээд найзлал ингээд жинхэнэ найз үе чадан заяа. Гэхдээ арай л дэнд үерхлээд идэг. Тий. Тэгээ би ч жоох хөвчтэй. Зулаа болохоор нэг найзл бол их үнэн чиж чаддаг. Өөрхөн охин тэгээд хичээлдээ үнэхээр сайн мэд бицэг ер нь тэр тал руугаа бол гавл их хурдан сэтгэдэг хурдан матдаг. Хурдан хөдөлдөг ер нь их ухаантай. Юм хурдан сурдаг. Хурдан сурдаг чинь жоохон тааруу болцсон л байгаа л та. Тий. За бид нар ингэж боддсон юм байна. Тэгээд ингэж боддог байлаа. Тэгээд одоо тэгээ цааштай одоо ингэж чааш яа хэлж чадахгүй байна. Цаашдаа ингээд нэгнээ ойлгоод анхаарад ер нь нэгнээ хаан зан чанарыг мэдээд авлаа. Би тэд нэгнээ ингэж боддог юм байна. Та ч гэсэн найзуудаараа цуглаад юм ингэж энийг туршиж үзээд нэгэндээ урмын үг хэлж байгаарай. Нэрийг үзэнд баярлалаа. Баярлалаа.